Ер нь бол жилүүрийн 3 сарын 30-нд дэлхийн эмч нарын өдөр тохиодог. Тэгээ энэ жил ч гэсэн одоо бас 3 сарын 30-нд Монгол улсын одоо энэ эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч нар одоо бас эмч нарын өдрийг тэмдэглэх баг. Бид нар энэ өдөр зөвхөн нэг өдөр тийм нэг баяр ёслолын байдалтай тэмдэглэж өнгөрүүлэх биш. Ер нь энэ эмч нарын өдрөөр эмч нар өөрсдийнхөө бас ажилд дүгнэлт өгж болж байгаа асуудал, болохгүй байгаа асуудлаа бас нээлттэй одоо ярилцдаг ийм одоо өдөр одоо болохыг зорж байгаа. Энэ хүрээнд эмч нарын төлөөлөлтөд уулзаж өчигдөр ийм ханган нийлүүлэлтийн байгууллагын төлөөлөлтөд уулз өнөөдөр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтөд уулзж байна. За хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бол энэ иргэдийн эрүүл мэндийг одоо бас хамгаалах асуудал тодорхой бас одоо байр суурьд эзэлж байгаа ийм одоо бас хамт олон гэж бол үздэг. Ялангуяа сүүлийн 2-3 жилийн хугацаанд ковидын сар дахлын дэгдэлтийн үед бас иргэдийн одоо ковидын сар дахлын дэгдэлтээс одоо хамгаалах энэ одоо ажилд бас нэлээд одоо идэвхтэй оролцсон. Энэ одоо бас оролцоог нь бас засгийн газар бас өндөө бас үнэлж байгаа. За эрүүл мэндийн хувийн эрүүл мэндийн байгууллагуудад энэ өмнө одоо тулгамжиж байгаа бас одоо олон асуудлууд бол байна. За тухайлбал энэ гүйцэтгэлийн одоо санхүүжилтээ бас оновчтой зөв одоо бас болсон гэж хэлэхгүй бол байна. Ялангуяа энэ өртөг тарифын одоо бас бага байгаа учраас зарим одоо хувийн хэвшлийн одоо эмнэлгийн байгууллагууд даатгалын сангаас даатгалын сангаас одоо санхүүжилтөд авах гэрээ байгуулахгүй бас ажиллаж тухайлбал энэ нүдний чиглэлээр ажиллаж байгаа бие тэмлэг интернет гэсэн эмнэлгүүд бол даатгалын газрын гэрээ байгуулж даатгалын сангаас санхүүжилт авахгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ юу харуулж ирэхээр бидний энэ одоо явуулж байгаа даатгалын сангаас гүйцэтгэлээр одоо санхүүжилт олгож байгаа. Энэ одоо бас арга механизм бас болохгүй байна. Өөрөөр хэлбэл өртөг тариф нь одоо бас болохгүй байна гэсэн ийм одоо бас асуудлыг байгаа гэж үзэж байна. За хоёр дахь асуудал нь ер нь цаашдаа энэ даатгалаас санхүүжилтээр олгож байгаа асуудал төрийн өндөр өртөгтэй эмчилгээ онцлогооны бас тавих шаардлагыг нэлийн бас эргэж бол харах зайлшгүй шаардлагатай бол байна. Тухайлбал хувийн хвшлийн эмнэлгийн байгууллагуудад энэ имра хамрагдж байгаа иргэдийг судалгаа үзэхэд бол 2 хүн дотны нэг нь одоо бол өндөр өртөгтэй имрээд бол хамрагдж байгаа юм асуудууд байна. Тэгэхээр энэ бас одоо эсэнд шаардлагыг нь бас эргэж одоо харах зайлшгүй шаардлага бол байна гэдгийг бол бас хэлж байна. За нөгөө талдаа энэ хувийн хвшлийн байгууллагууд бас гарч байгаа өндөрлөлтийн асуудлыг магадлан гэж олгочиход тэгээ магадлан олгосон атлаан дараагаар нь даатгалын эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахлахтай бас одоо сонгож шалралт явж ээж одоо сонгож даатгалаас одоо бас санхүүжилт авдаг. Энийг бас нэлээд шүүмжлээд байгаа. Нэгэнт яам өөрөн эрүүл мэндийн чиглэл үйл ажиллагаа явуулж болно гэж магадлан өгчөөд тэгээ яг санхүүжилт авах болохоор дахин одоо сонгож шалралт зарлалдаг. Энийг одоо эргэж шараач гэдэг юм асуудууд ярьж. Ийм одоо бас гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг бас нэлээд бас ярьж байна гэдэг үг хэлье. За ер нь бол сайдын албан авснаас хойш гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудал нь өөрчлөлт хийх ёстой гэж бол үзэж байгаа. Сангийн яамтай хамтраад бас гүйцэтгэлийн санхүүжилтийн өртөг тарифынд одоо өөрчлөлт оруулахаар бол ажиллаж байгаа. Ингээд удахгүй бид тодорхой бас чиглэлээр бол өөрчлөлт оруулаад. Тухайлбал бас бид өөрчлөсөн байдлаар бол хэд хэдэн одоо чиглэлийн өөрчлөлтүүд бас хийж явж байгаа. Тухайлбал эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт одоо авах гэж байгаа эрүүл мэндийн байгууллага програмд одоо шивхтэй алдаа одоо гаргасан бол санхүүжилтийг нь олгохгүй 100% хасдаг байсан. За энийг бол ямар ч ясан өөрчлөлтөөр хийгээд 48 цагийн дотор энэ одоо буруу одоо шивсэн алдаагаа одоо засан залруулдаг. Тэгээд одоо санхүүжилтээ бүрэн авах юм нөхцөл боломжийг нь өргөж төгж байгаа. За хоёр дахь асуудал нь 3 жилийн хугацаатай санхүүжилтийн гэрээ хийсэн бол энэ хугацаанд бас шинэ одоо төрлийн тусламж үйлчилгээг бий болгосон бол санхүүжилтийг нь одоо олгож байгаа гэдэг ийм одоо чиглэлүүд өөрчлөлт бол хийж байгаа. Энэ бол бас энэ ер нь хувийн эвс гэхгүйгээр эрүүл мэндийн одоо байгууллагууд даатгалаас одоо бас санхүүжилтүүд авах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа юм чухал бас арга хэмжээ болсон гэж үзэж байна. Яг үүндээ бодлогын хэрэгжилт хоёр дээр асуудал үүсээд ингээд яг хэрэгжилтэн дээр нь жижигхэн юм байгаа. Нэг тийм ноцтой ч биш. Дорн янзч бол болчихоор байгаа байхгүй. Даатгал маань үнэхээр
одоо хэрэгтэй юмаа санхүүжүүлэх гэдэг чиглэл рүү явж байгааг дэмжиж байгаа. Энэ ерөөсөө эсэргүүцэл санд хэлээгүй шүү сайдаа. Юу гэхээр энэ ажлыг хөтлөгчий, алдаагийн засчий, тэг аль болох энэ одоо хүрэлцээтэй зөв хэрэгжүүлсэн гэдэг талаас нь санал хэлж байна. Юу гэхээр энэ даатгалын тухай бодлого боловсруулахдаа мэрэгчлүүдээ оролцуулж өгөөч мэрэгчлийн талаас нь. Мэрэгчлүүд ч оролцож өгөхгүй байна. Тийм учраас мэрэгжлийн талаас алдаа гараад байна. Хоёрдугаар даатгал хэрэглэгч тэр байтугай бүр даатгалын одоо хүүхэн эмчлүүлэгч хүнийг энэ бодлогонд оролцуулж өгөөч. Тэгэхгүй бол энэ чинь амьдрал дээр яаж буугаад байгаа нь бодлогын хэрэгжилтэнд ч оролцож өгөхгүй байна. Одоо саяны их олонлог гэдээ яриад байна. Хотод тайрах, тэг дурангаар хотоодын бүтэн хавдрыг авах нийцэл хийцэн бахад програм дээр энэ нь таараагүй байна гэсэн байдлаар нэг хүний бүтэн даатгалын санхүүжилтийг хасж байна. Энийгээ дагаад 19 хүний хотоодны хавдрын санхүүжилт хасагдчих байна. Тэгэхээр энэ бол мэрэгжлийн алдаа. Юу гэхээр тэр инженер тэр эмнэлэг тэр хотоодыг тайрах нийцлийг 100% хийцэн. Эмчилгээ үйлчлэгэнд ямар нэгэн алдаа гараагүй. Энэ дотор жижигхэн одоо бичлэг эцгийн гарын хэсэг тэг нэг шилжилгээ дутуу байх гэдэг юм уу. Энэ шаардлагуудаар хасах гэж байгаа бол тэр даатгалын 10%, 9%, 3%-ийг хасах ёстой гэж харж байна. Энэ хаанаас ийм бодлого оруулж ирээд ямар хүмүүс ийм шийдвэр гаргаад нарийн ярих юм бол хуулийн хүмүүс байгаа бол хэлжгээрээ хууль зөрчил өгнө гэж байна. Нэмэлт төлбөрийн тухай эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол дээр нэмэлт төлбөр авахгүй гэж эрүүл мэндийн даатгалынхаа хуулийг даваад гараад тушаад гаргацсан сайдаа. Эрүүл мэндийн тухай хуулийн дээр болохоор хамтын төлбөрөөр хийнэ гэдэг өгүүлбэртэй тэр даатгалын хуулийн дотор нэг ширхэгч нэмэлт төлбөр авч болохгүй гэсэн өгүүлбэр байхгүй. Хуулийн дээр одоо хоригоо зөвшөөрөлтгөө гэдэг юм хууль. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөнд тэрийгээ аваад тогтоол гаргацсан. Тэгээд нэмэлт төлбөр авахгүй гэдэг нь юу гэхээр ойлгож байна. Даатгал ахиухан гараад ирэхдээ нэмэлт төлбөр нэмэгдэнэ гэдэг нэмэгдүүлэхгүй тод нэмэлт төлбөр авахгүй гэдэг концепт ярьж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ юу гэхээр энэ даатгалын үндсэн санаа чинь төвлөрлийг сааруулаад 3 дугаар амьдаг дээр бүх юм аваараад байдгийг болиулах гээд хүрээ амьдаг руу тараа гэдэг байгаа шүү. Тэгээд чанартай тусган зүг. Баахгүй нэмэлт төлбөр авахгүй гэхээр буцаад нөгөө улсын амьдаг руугээ зүйдтэй аваарч. Тэгэхээр нэмэлт төлбөр гэдэг юм аа тухайн байгууллагатай тухайн жилд нь долларын ханш инфляцаа тодорхойлоод энэ жилдээ танах энэ нэмэлт төлбөрнөөс илүү авахгүй шүү гэдэг одоо хамтын гэрээ хийгээд энэ нэмэлт төлбөрүүдийг авахаараар явахгүй бол нөгөө улсын эмнэлгийн ачаалж болохгүй. Хүмүүс нөгөө хүссэн газар очиж үйлчлүүлж чадахгүй эрхээ хэлэхгүй. Нэрээ ярих юм бол эрхлэлрүүлгийг ч гэсэн за та нарт эрхлэлрүүлэгт эдэн төгрөгөөг нь та нар хуулийн амьдаг дээр очиж хийлгэнэ үү, улсын амьдаг дээр очиж хийлгэнэ үү өөрсдөө мэдээ гэсэн зарчим явах хэрэгтэй шүү. Тэгжиж энэ эрхлэлрүүлэг маань жинхэнэ үнэтэй байна. Уул нь аюу гой санаа 3 жилийн дотор Монгол хүмүүс бүгд шинжилгээнд орчин эрхлэлрүүлэгт орчин гэсэн аюу гой санаа. Эмнэлгийн байгууллагатай ижил хэмжээний санхүүжилт авч байгаа манай хувь ижлийн эмнэлгүүд ачааллын 7% бол өгч байна. Яг одоо ижил хэмжээний санхүүжилт авч байгаа ачааллын одоо нэг нь өндөр өрсөлдөөнтэй ослоо шинжилгээ хангаж байна. Энэ бол одоо бас энэ хажууд юм үзэж байна. Шаардлагатай хоёр дахь асуудал нь эрүүл мэндийн хувийн эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал яаж одоо жигд зардлаа одоо багтаа тусад үйлсгээд тиймд авдаг. Тэгээд одоо өсөлт өндөр даахад байгаа очдог ийм байдал болоод байна. Хоёрдугаар хэрэг зүгийн ажиллах санхүүжилтад ач холбогдол яагаад оролцоо хүн толгойн алдаа гаргадаг 3 одоо шийдсэн бол
банкны тасраад алдаа гаргасан асуудал. Хувийн эрүүл мэндийн байгууллагууд ялангуяа эсгэлрүүл боловсрол шинжилгээ үзүүлж байгаа хувийн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө гэдэг асуудал ярьж байгаа. Энийг одоо судалж шийдэх ёстой. Манай эрүүл мэндийн байгууллагууд энэ одоо эсвэл хийж үзсэн. Ер нь одоо өвчлөл байл сайн гэсэн ийм л одоо яваад байгаа юм шиг байна. Ингээд авч чадахгүй. Эрүүл мэндийн энэ хитэн үзүүлж байгаа бас бид одоо өөрсдөө ослоо хийж өстой. Ийм орчигтэй өөрсдийнхээ санаатай юм болтой. Нүртэй одоо ийм агуулгад хоёрдугаар биеийн томоохон эрдүүлгийн эзэн нэг санаатай яваад байгаа шүү. Шин одоо шилжсэн ийм одоо санаатай байгаа. Гэтэн асар гон гэтэн үйлчлэл үзүүлэх 19 хоёр болж байна. Тэгэхээр одоо бид энэ олон улсын жишээ өчигдөр одоо энэ одоо жишгээс одоо эсэргээр яваад байна. Тарифыг одоо хэрэгж хангах. Ялангуяа administrative төлөвлөлтийг мөрдөгчтэй чанартай одоо болох юм зүйлүүд одоо үйлчлэлийн одоо социал хоёр хэмжээнд зарим өөрийнхөөд үйлчлсэн үйлчлэгчдийг 100% хамаарч байгаа гэсэн. Зарим одоо өөрийнхөөд нөгөө юмраа тавгаар байхгүй учраас байгаад асуудал байгаа.